Зарим нь морин тэргэндээ, зарим нь мориндоо найддаг. Харин бид хэцүү үед өөрсдийн бурхан эзний нэрийг санах болно. Дуулал 27. Намайг Тони гэдэг. Энэ миний хийж байгаа миний тухай 2 дахь зураг бичлэг билээ. Би ганцаараа тамхи татах дуртай. Хүмүүстэй хамт татсан тамхи яагаад ч юм хурдан дуусдаг. Бас би тамхиныхаа араас дараа харамсдаг юм. Зарим шөнө би гэрээс гараад орцны шатан дээр тамхи татаж байхдаа хүмүүсийг яагаад ийм чөтгөр шиг юм бодлоо гэж боддог. Би ерөн хизээч улаан эрстэй толгой дээр эвэртэй ямаан хөлтэй буг чөтгөр харж байгаагүй. Бас чөтгөр 8 настай хүүхэд өвчнөд жалсан. Эсвэл айлын гэр шатааж алтан бурхныг хулгайлж хүүхдийн махаар тижээлээ нөхөх гэж хоол гэж идэж байгаа чөтгөр тэнд байна гэж би лав сонсоогүй. Хүн бидэнд хийж үзээгүй муухай зүйлээс нэгийг нэрлэх гэхэд яг үнэндээ надад олдохгүй юм. Хэрв чөтгөр байх ёстой юм бол тэр нь бидэл байх. Хүн хүнийгээ гомдоож, хүн хүнийгээ хуурж, хүн хүнээ алж, хүн хүнээ иддэг. Эхнэр нь нөхрөө хуурна, нөхөр нь эхнэрээ, өвөө нэмээг чинь, аав чинь ээжийг чинь хуурна. Найз чинь чамайг хуурна, харин чи эцэг эхээ хуурна. Би чамайг хизээж хуурж байгаагүй гэж надад хэлсэн хүмүүс рүү би хараад зөөлнөөр инех дуртай. Скриптонит гэж рэперийн Чисти гэдэг дуун дээр би хизээж цэвэр ариун зүйл харж байгаагүй гэж дуулдаг. Үнэн гэдэг үгнээс өөр үнэн, цэвэр гэдэг үгнээс өөр цэвэр байхгүй. Би лав хувьдаа өөрийгөө хамгийн чөтгөр шүглсэн юм шиг бодолтой гэдгийг мэднэ. Тааж гисэн энийгээ битгий нөө. Тэглээгээд бид сайн болж чадахгүй. Муухай хүслийг толгойдоо нуулаа гэд сайн хүн болохгүй байх гэж бодож байна. Би унтах гээд хэвтэхдээ 1-2 цагийн турш заавал ямар нэгэн зүйл төсөөлөн бодож кино шиг зохиол бүтээгээд тэрэндээ өөрөө ороод гол дүрт нь тоглодог. Магадгүй та үүнийг сонсоод намайг галзуу гэх байх. Би ягаад ч юм цуврал алуурчны дүрт ороод хүмүүсийг нэг газар гинжлэн хориод тэдэнтэй ямар нэгэн зүйлийн талаар ярьж тэдэнтэй хамт амьдарч байна гэж төсөөлдөг. Заримдаа би өөрөөсөө айж хүмүүст ийм сонин гаж бодлоод хаяа бодогддог болов уу гэж гайхдаг. Миний одоо энэ байгаа амьдралд надад хийх ажил бага байгаа болохоор би хитрхи их өөр юм бодож өөр юм мөрөөддөг байх. Хүмүүс надаас ямар мэрэгжилтэй болох вэ гэж асуухад би кино жүжигчин болох хүсэлтэйгээ хэлдэг. Тэд харин над руу энэ тэнэгүү гэсэн харцаар хардаг. Би ихэнх цагаа зохиол бичиж, толон дээр очиж ямар ч хамаагүй дүр дорн жүжиглэж өнгөрөөдөг. Хүмүүс миний мөрөөдөл хизээж бүтэхгүй гэж боддог. Тэд ихэнхдээ л мөнгө ол, ажил хий гэж хэлдэг. Гэхдээ тэдний зөвч байж магадгүй юм. Танд зүгээр л зөвлөж хэлэхэд та юу мөрөддөг байсан ч битгий хаяарай. Дайснаа битгий сонс. Хүмүүс бол хор. Дээрх нь би энэ шүлгийг олж уншсан юм. Шүлэгчин галсан сүх ахын үнэхээр гонигтай шүлэг гэдэг нэртэй шүлэг юм л да. Анх сонсоод хүний амьдрал ямар өрөвдөлтөй мөн зэрлэг гажиг болохыг би олж мэдсэн. Энэ миний одоо унших гэж байгаа хэсэг бол шүлгийн эхлэл ба сүүлийн төгсгөл хэсгээс юм. Энд нэг л бишээ, эмнэлэгтэй нэг л биш. Ээжийнхээ үххийг охин хүлээн, аавынхаа үххийг хүн хүлээн, цагдаа үххийг эмч хүлээн, жүжигчин үххийг үзэгч хүлээн. Яруу найрагчийн үххийг уншигч хүлээн,
Сар гарахыг үл хүлээн, өглөө болохыг од хүлээн, үдэш болохыг нар хүлээн. Энд нэг л биш, эмнэлэгт нэг л биш, энд биш ээ, энд биш. Иргэн тойронд минь нэг л биш. Би зүүлнөр суугаад харь гариг ирээдүй там бурхан чөтгөр деваажин шашин хүн хүүхэн залуу гэх мэт бүхэл зүйлийг зэрэг харж чаддаг. Би дараагийн бичлэг дээрээ өөртөө тохиолдсон хамгийн гонигтай түүхийг ярьж өгөх бол харанхуй газар гэрлээ тусга. Өсвөл нэгэнд талах хайрал. Гим нүглийг минь уучлж өршөө. Бог чөтгөрийн хүчийг биднээс зайлуулж сул дорой бидэнтэйгээ үргэлж хамт байгаач. Эзэнхүү Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Намайг мэддэг гэж битгий бод. Би өөрийгөө ч одоо хүртэл сайн мэдэхгүй байна.